Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үн буурснаас үүдэн төсвийн орлого дутаж энэ хэрээр төсөвт дахин засвар хийхээс аргагүй хүрсэн. Цаашид төсвийг дахин засахгүй тулд алт зэс нүүрсний үнийг төсвийн тооцоонд бодиттой тулгах шаардлага тулгарч байгааг эдийн засагчид хэлж байна. Нөгөө талаар Европ болон Хятадыг хамарсан эдийн засгийн хямрал Монголд нөлөөлж эхэлсэн энэ үед төрийн зохицуулт хэрэгтэй байгааг онцолж байна. Энэ сэдвээр манай сэтгүүлч төсвийн байнгын хорооны дарга Даваа Сүрэнтэй ярилцлаа. Сая болоод бас зарлага баг зэрэг хумлаа хөнгө оруулалтуудыг ч гэсэн зарим нь хоошин шилжүүллээ л дээ. Гэхдээ ер нь төсвийн алдагдлыг бас 5% хэтрүүлэхгүй байхад ер нь хэр зэрэг хүндрэлтэй байгаа вэ? Тэгэхээр энэ удаа бол хоёр үндсэн одоо шалтгаанаас болж бид төсөв тодтол хийж батллаа тийм үү? Нэгдүгээр мэдээж хэрэг сая улсын хурлын сонгуулийн үр дүнтэй холбоотой засгийн газрын бүтцийн өөрчлөлт орж байгаа. Зарим яам болоод 2-3 бол задарч байгаа учраас төсвийн 2-3 бол задлж өгөх ёстой. Мөн шинээр яам бий болсон байгаа. Тэр шинэ яамны одоо үйл ажиллагааг явуулахын тулд тэр төсөв зардлыг суулгаж өгөх ёстой. Жишээлбэл одоо хөгжлийн яам гэж 2.7 тэрбум шахуу зардалтай яам байгуулагдаж шүү дээ тийм үү. Төсвийн одоо орлого талд бол 1.3 их найд төгрөг тэнцэх хэмжээний орлого татж байгаа. Энэ нэг 5 толгойтой холбогдолтой. Гарын үсэг зурсны 400 одоо 90 тэрбум, за мөн урчлагын 460 гэдэг ингээ үндсэндээ 900 гаруй тэрбум төгрөг нь бол 5-7 гэрээний асуудал хойшлолтой холбогдолтоор явуулж байгаа. За мөн мэдээж одоо дэлхийн зах зээл дээр жис алтны үнэ төлөвлөж исэн хэмжээнээс нүүрсний үнийн төр бага болж байгаа учраас бол бас одоо их хэмжээний орлогын дутагдал үүсэж байгаа. Тэгэхээр зөвхөн докторжуулалтын санд гэхэд бол одоо 221 тэрбум төгрөгийн орлого дутах юм төлөв ажиглагдаж байгаа. Импортын хэмжээг бол 1.6 тэрбум доллар бууруулж байгаа учраас бол үндсэндээ одоо импортын нөөт гэхэд 57 тэрбум орчмоор, за гаалийн татвар нь бол 26 тэрбум орчмоор бол буурч байгаа. Тэгэхээр ингээ орлого талд бол асар хэмжээний одоо дутагдал үүсэж байгаа учраас төсөв зайлшгүй тодтох шаардлагатай болсон. Төсвийн алдагдал өсөж байгаа. Алдагдлаа хуучин бол одоо 2.1%-тай 400-аад 464 тэрбум байсан бол сая бол 780 тэрбум төгрөг болж өссөн байна. Үндсэндээ бол дотоодын нөхцөлний 4.8%-тай тэнцэх хэмжээний болж төсвийн алдагдал өсөж бодлогдсон байна. Тэгэхээр Хятад улсад одоо лизинг өсөлт удаашрахнаас болоод бас нүүрсний хэрэглээгээ эрс багасгаад Монголоос бас нүүрс одоо импортлох юм сонирхолгүй болж байгаа гэсэн асуудал ирж байна. Үүнээс болоод манай нүүрс өнгөөдөх ийм асуудал ирж байна. Үүнтэй холбоотойгоор ч гэсэн төсвийн орлого дутаж эхэлж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ асуудал дээр төрөөс ямар зохицуулт хийх шаардлагатай байна. Ер нь бас нүүрс болон төмөрөн дээр одоо экспортын татвар тавина гэсэн асуудал яагаад ингээд хойшлогдоод байгаа юм бол? Тэр зүгээр бид нэр гадаад эдийн засгийн орчноо нэлээд сайн тооцож иж төсвийнхаа бодлого, мөнгөнийхөө бодлого гаргаж ирэх ёстой. Бид нэг гарттай байна гэдэг бол маш том шийдэл. Яг бол үнэн хүүд бид нар хайчинд орчих гэдэг байгаа байхгүй юу? Тэр учраас тэр олон гарттай бай, нүүрснийхээ экспортын одоо тэр нийлүүлэгчдийн тоог юу хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх тэр бүх болцоог харах ёстой гэдэгт бол би санал нэг байна. Төсвийн доктортой байлын тухай хуулийг хичээлээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр энэ үед бол нөгөө алт зэс нүүрсний үнийг одоо бодиттой тогтоогоогоос болоод нөгөө докторжуулалтын санд бас энэ төлөвлөгөө тасрах юм байдал ихтэй ажиглагдаад байна л та. Тийм. Гэхдээ эх жилийн төсөв эдийн засгийн прогнозын хувьд бол бид нар хөгжлийн яамтай болж байгаа нь нэг ахиж гэж ингэж бодож байгаа. Бидний тэр хүсэн хүлээгээд байгаа тэр урчилж харж иж төлөвтэй хийдэг тэр бүтц рүү орно. Хуучин бол бид яасан хойноос нь хөөдөг гэсэн учраас яг өөрөө чийлээд байгаа тэр асуудлуудаа тулгараад идэв гэсэн байна. Нөгөө авсан төлөвснүүдээ эргэж өөрчлөх ийм асуудал гараад байна шин. Үндсэндээ бол бараг л зүгээр таамгаар хийгээд ирсэн байхгүй. Тэгэхээр Европ болон Хятадыг хамарсан эдийн засгийн хямрал нь Монголд шууд нөлөөлж эхэлж байна гэж та түр хэлсэн. Тэгэхээр энэ хямралын үе төсвийн одоо зарлага нэмэхээс аргагүй, алдагдлыг ч гэсэн одоо бас энэ хэрээр одоо өсөхөөс аргагүй гэж байна. Тэгэхээр төсвийн алдагдал зарлага ийм хэмжээнд байгаа юм чинь эх онд юм уу ойрын 2 жилд ер нь инфляц болон одоо зээлийн хүүг нэг оронтой тоонд бууруулах гэсэн зорилт тавиад байгаа энэ зорилтыг нь биелж чадах уу та юу гэж бодож байна? Тэгэхээр ер нь бол мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдуулах ёстой. Тэгэхээр бизнесийг нөгөө мөнгөний бодлого талаас ч тэр төсвийн бодлого талаас ч тэр дэмжих ёстой байхгүй юу? Төсвийн талаас юу гэдэг юм бэ? Хэрэглээг дэмжих гэдэг шүү.
тэдний бараа бүтээгдэхүүн борлогддог байх асуудлаар нийт хэрэглээний зах зээлийн 40 гаруй хувийг үндсэндээ төсөв хэрэгжилж байгаа байхгүй юу? Нөгөө хөрөнгө оруулалтаараа нөгөө төсвийн байгууллагуудаа хэрэглээгээд нөгөө ажилтны цалин ч гэсэн тэр шүү дээ. Эцсийн дүндээ төсвийн ажилтны цалин хаашаа очих вэ? Нөгөө бизнесийн лангуун дээрээс юм л худалдаж авна шүү дээ. Тийм учраас энэ том хэрэглээг бид нар ийм хямралын үед хөнөхгүй байх хэрэгтэй. Тэгжиж бизнесийг аварч үлдэнэ.